Hi guys, энэ удаагийн хамбарлаар би Солонгост болсон наадам руу явсан. Тэгээ бас дээрэс нь баахан хэрэгтэй хэрэггүй юм ярьсан байгаа. Бас баахан стресстэй шүү. Уучлаарай guys. Тэгээ хараач зөвлөж сая юм мэдсэн. Би газ шүшүүд ороод газ нүрэ бодоод газ хоцомцоод гарыг. Наадам ли. Яна энэ нүр мөр дээр юм алт. Та тэрт газ шүшүүл гарыг. Яа, би зүгээр юм шиг. Үйлснээ бананаас намайг яруулаад тэгээд би амар сэний мөмсөд гараад ирсэн. Таалагдахгүй. Эхлээ шатаж өглөө. Би зүгээр урсаж байна. Хасаа бүр айн болооч. Дорон таарсан байна. Дорон гэх юм зүг үстэй. Ингэж хоттой болбот юм те. Чи дээр авч ирсэн натаа. 6 литр ирсэн. Воонороо? Одоо бүрийн заах гэдэг Монгол яваа заах гэдэг байна. Бид дээр зарцсан. Бас тэр эрдэнэ цаг. За наасан үзүүлсэн. Вау. Надад өөр сонирхолтой санагдаад байна. За наасан үзүүлсэн. Давайч л тахаа. Савлаханаас дараа нь болдгоо байхгүй. Чамайг хичээж байна. Яа, найзтайгаа хальтуулсан гэж авчихсан байна. Би энд яг шатаж өгөх гээд чатсан цагаалаа сууж байна. Гэхдээ хөдөөс авчихна гэсэн. Тэгээд хүлээж өгөө. Би амьдралд анх удаа хүзэж байгаа болж байна. Хүзэж байгаа байхгүй юу? Гэтэ би үүндээ яг үнэхээр фокусч үзэж болж чадахгүй л цаарлаа эсвэл ийш тийш хараад. Зэрэг хартаа миний нүрний бүдгийг аим шиг. Ингээд өхөл царайлаа сууж исэн чинь хажууд сууж исэн. Ихтэй яага юу гэвэл аяхтай мөсөглөө, явс ундааглөө. Баярлалаа. Сэноо. Энэ ихтэй сонсож байгаа юм болов? Энэ их сайхан наадмын зохион байгуулж байгаа. Ягтун зүгээс чи. болсон. Энэ ихтэй гоё камер байна. Таалагдчих. Хатууцаад хэцүүдээд гарахаар боллоо. Тэгсэд яа. Тэ одоо яг гоё сэрүү болсон тий. Одоо яг гоё сэрүү болсон байна тий. Ингээд сарай харуулж байна. Яа, нэг авахын тулд 10k-гаар биш 20k-гийн такс төлж авах юм байна. Сулаанд нь зүгээр оролцох юм байна. Бори явчин бори. Бори явчин. Бэмбэраараа ямар утгатай юм бэ? Чирээд гэрээ нас цэвэрсэн. Тэгээд гэрээ цэвэрлэхээс өөр юу ч хийгээгүй л дээ үнэндээ. Би уцаа авахсан. Гэрт ирснээс хойш миний нойр маш их хүрсэн. Гэтэ би унтахгүй гүрээсээр одоо 10:30 харуулж байна. Одоо ер нь унтахтаа бэлдээд сая нүрээ цэвэрлэж эхлэе. Маск зөөхгүй бол миний ярс бүр амар хураашж байгаа. Үнэхээр хураашж байгаа болохоор маск зөхөр шидлээ. Маск тавихаар шидлээ. Яа. Энэ өөр урсаад байдаг шүү. Тангнаас нэг ажил хараад тэг хүсэлт явуулсан маргааш намайг ярьж чадахгүй гэх юм би очиол гэсэн. Би үүндээ буудлын ажил хийж үзээгүй л тэгэхдээ туршлагатай хүн аавна гэсэн гэ боддоо. Би зүгээр чадах хаа гэл
чи гэж бодож байгаа. Өглөө 10 гээд ирэрэй гэсэн гэрээс ер нь 9-10 мөр гэл гарах баг. Өглөөний цайгаа угаад за өглөө юм идэхгүйсэн ч автээ. Хальт юм идэх хаа гэхдээ эрт сэрэх болохоор тэгээ нүрээ бодоод гарна. Би үнэхээр маск тавьж чаддгүй маа guys. Эсвэл надад үнэхээр энэ маск гэдэг зүйл миний царайнд үнэхээр тохирдоггүй юм болов уу гэж би бас хаяа боддог. Би маск тавих бол үнэхээр царай мотор харагддаг. Яг өөрийгөө хөөрхөн гэж дүгийлж байгаа бол биш л гэхдээ зүгээр л амар балаа харагддаг. Охтууд маск тавьчаад яаж тэгж хөрх харагддаг юм бол гэж би бол үнэхээр гайхдаг байгаа. 10-аас 15 минут юм. 15 минут тавья гэж бодлоо. Яра юм их гарч ирсэн. Гэ тавьчвал бичлэгээ зогсоосон чинь над руу хүн залхаад уух уу гинэ. Яа, би энэ хараад яг яах вэ? Жаргал хөөх үү? Амьдралаа бодох уу гэдэг хоёр сонголтын дунд байна би бол үнэхээр жаргалаа хүмүүрээ нөө хүний хэлэхэд бол оройн яруу болж байгаа байхгүй юу? Би ингээ скин кэр хийсэн. Тэг скин кэр хийхдээ эхлээд тонер продукт тавиад тэг араас нь ампул төрхээд тэгээ крем төрхээд дахиж нэг өөр крем давхар төрхтэй байхгүй гэсэн чинь миний арьс бүр ингээ хуурай мэдрэмж төрчихин заяа. Тэгээ бас дээрэс нь ингээ үрхээр арьс маань гуужаад байгаа мó юу гуужаад байгаа битгүй гарч ирээд. Яг юу нэх вэ? Жахта арьсаа дутуу гацсан юм бах та. Нөөх нь ингээд цагаан өнгөтэйч биш юм жоохон саарл өнгөтэй гарч ирээд байгаа байхгүй. Чинь үг хийсэн саарл өнгө. Би араач цуглаж байна. Би тэгээд нэг ажил тэнцэн байхгүй юу зөвхөн ажил. Тэгээд намайг эрэхтэй сүрээгийн шинжилгээ өгөөд ирээрэй гэдгсэн баггүй юу. Тэгээ одоо гарч эмнэлэг орж сүрээгийн шинжилгээ өгөх гэж байна. Өглөө өг нь 10 гэж сэрсэн. Тэгээд өөртөө юм хийж идээд уцаа усаар идэл 12 болсон байна. Өнөөдөр бороо орно гэжсэн баха. Өглөөс ирээд шүдэ угаацсан байсан. Нүрээ угаагүй байсан. Болохоор одоо нүрээ угаана. Арьс сүлээд үнэхээр хураашж байгаа. Зүгээр ингээд миний арьс ийм биш байхгүй юу? Уг нь ийм биш. Эндээс илүү бүр аим гоё заяа. Ер нь бол эндээс илүү гоё. Гэтэ хураашнаас болоод миний арьс гоё харагдахгүй байгаа. Юм л да. Тэгээ одоо нүрээ угаагаад тэгээ нүрээ бодохгүй. Зүгээр скин кэр төрхээд нарны цаа төрхээд тэгээ гоё хувцсамсаа гарыг гэж бодож байгаа. Яг ч юм эсвэл төвлөнд амар дуртай болчиход байгаа. Төвлөн өмсөд явах юм бол нэг цаанаасаа ингээл кулч vibe өгöd байгаа гэх юм уу. Тэгээ төвлөн өмсөд дээгүүрээ юу өмсөх бол мэдгүй байна. Тэгээд мартаж гарнаа. Тонер пад авсан баггүй юу? Тэр маань ингээд миний арьсан сайн чившлэхгүй болохоор миний арьс суурашаад байгаа юм болов уу гэж би бас бодож байгаа. Тэгээ уг нь би өчтөр тэрнээс болж байгаа юм болов уу гэж бодоод өмнө нь яг ашиглажсэн байхгүй юу гэж аваад би бүр хоёрыг ашигласан. Тэгсэн ч гэсэн ингээд хуурашаад хараад тэрийг ашиглахаа болох уу эсвэл лошн дууссан болохоор лошнгийн оронд би крем ашиглаад байгаа байхгүй юу? 2-3 төрлийн крем ингээд давхарлаж төрхөөд байгаа. Тэгээ тэрд нь ингээд чиглэхгүй юм болов уу ч гэж бодох шиг мэдгүй байна. Миний дуртай тонер пад бол каротын тонер пад. Намайг удаан дуртай хүмүүс мэдчихлээ баг. Тэгээ энэ ч ингэж нэгийг аван заяа. Нэгийг авч арьсан дээр тавьчаад тэгээ энийг голоор нь хуугаад ингээд тавиад нэг 5 минут орчим байлгаж аваад тосмосоо түрхээд нарны цаа түрхээд гарна. Бүр ингээд амар бүүдгэр энэ заяа. Бүүдгэр байгаа ч гэсэн 31 градус. Oh my god. Тийм болохоор ер нь нэмгэн л юм өмсөе гэж бодно. Тэгэл баг юу өмсөх бодчихлоо. Энэ хар топик өмсөд доогоор энэ юхийг өмсөд ийм ингээд шортгүй заяа дотор. Шортгүй болохоор дотор нь нэг харангийн волейболынхаа шортыг өмсөд тэгээ төвлөө өмсөд синхронгийн джинсэн цонхоо өөрөд гарыг хийж утчих. Би ер нь нэлээд жин хассан гэхэлсэндээ тэгж аваад би одоо буцаад өмнөх чин рүүгээ ирж байгаа. Нэг юмсэн чи аяам бүдүү харагдаад ах юм.
Би юу бүх өмсгүйгээр зүгээр өмд өмсөх хэрэгтэй болов уу? Нэг өмдөд гэхгүй юу? Тийм үг авчихсан. Энэний дор угаасаа төвхөл өмсгүй л болохгүй. Ийм урт өмд. Эний хөл харагдахгүй газ. Ийм уяатахгүй юу? Энийг нь оруулаад уяа минь ийм урт цаа юу? Тэгээ энийг нь ингээд уйчих юм бол юу нэг ч харагддаг. Бас ампуллаад өрхөөд ампулыг бол ихтэй өдрөө болгоом биш. 7 хоногт нэг 3 удаа төрөхөд л болдог юм гэсэн. Гэтэ би баг нэг санахаа нэг мартахаараа ингээд 2 лам 3 лам гişдэг заа. Тэгээ нэг санах юм бол ингээд 7 хоног бүт ашигладаг заа. Амар докторгүй. Тэгээ одоогоор миний ашиглаж байгаа крем маань болохоор ийм Nature Public-аас авч тахгүй юу. Тэгээ энэ ихтэй ер нь миний арьсан нэг сайн тохирохгүй байгаа. Энд хүмүүсийн дэлж чаддаг юм уу? TikTok-аас судалж байгаа давсан нарны тусад өрхөн. Ер нь энэ тусал гарч ирээд байсан байхгүй юу? TikTok-аас Eleven-гаас ямар нэмээс авах вэ гэд тэгсэн чинь тэгээд энийг дайчгүй юм болов гэд авсан. Тэр бодгоо хараа амар хоосон юм шиг санагдаад байдаг шүү дээ. Гэсэн. Одоо Европаагаар харыг та нэг шүдний имлгээс Япрат хийдвэ гэсэн чинь 3,600,000 гоног гэдэг. Тэгээ промо код ашиглах юм бол 3 сая вон болж хамрна гэд. Тэгээ ингээд дээдл дотлын Япрат ахгүй юу. Тэгсэн чинь надад амар үдээ санагдчихж байгаа заяа. Хэцүү юм байна дөө. Би л үнэхээр Япрат зүүмэр л даанч мөнгө нь байдаггүй. Тэгээд сая залхаад шүдний имлэг рүүгээ залхаад Монгол ажилтнтай байна. Тэгээ тэрнээс нь зөвлөгөө авсан чинь ингэж болно, тэгж болно, ихтэй лизинг гэж болно гэдэг чинь яхаа бол сайн мэдгүй л байна. Энэ талаар сайн бодож аваад тэгээ мөнгөний бололцоод ажгүй байх юм бол хийлгэнэ гэж бодож байна. Гэт хогоо аваад гарах хэрэг ингэж орцондоо бичлэг хиймээр байгаа байхгүй. Тэгэхээр ирчээд хогоо гаргаж хаяад тэгээ бацаж эхлэх гарч ирээ. Явж байна. Нэг хүн толгойд биш байсан л та. 20 хүн толгойд байсан баг. Гэтэ гадаа амир халуун бол автобус зүүжлээ. Солонгост автобус нь суугаад тэгээд буухаар болох юм бол энэ төршлөөр тардаг байхгүй юу? Байх юм бол автобус маань ингэ шүү. Тэр автобусны бодлого ингэ зүрх дөнгөрөд явах гэсэн хүн байхгүй байх. Хүмүүсийг бол нэг энэ барилга хязгаар юм шиг. Гэтэ алхаад. Талхтай байгаа болохоор биш амар халууцаад байсан юм болов. Гэтэ ер нь л халууцчлаа юм л та. Гэтэ салхитай болохоор арай гайгүй байна. Ингээд солонгост алхаад явахаар нэг тийм амар хуучных юм шиг, нэг тийм гонхтай юм шиг тийм мэдрэмж төрөөд идэв шүү дээ. Айгуусан. Цахтаа орж ирсэн. 2 дахь хурлуу гараад бичиг аваарай гээд гадаа бичсэн байна. 네, 맞아요. 지금 여기 뒤틀어서 요거 있어서야 돼요. 시간 내치 빠와서. Бичиг авах гэсэн байхгүй гэсэн чинь сургуулиас зөвшөөрөл авав. Тэгээд immigration явуулаад immigration гэдэг бүх юм зөвшөөрсний дараа эндээс бичиг гаргаж өгдөг гинэ. Яа, одоо тэгэх юм бол ингээд 2 лаа нуулцсан юм. 2 лаа нуулна гэхэд бүтэн тэрмээр байгаас тээ 2 лаа нэг яваач хийх. Тэгээ би менежер рүүгээ бичээд менежерээ одоо би ингээд бичиг авах гээд ирсэн чинь бичиг өгөхийн тулд ингээд сургуулиас зөвшөөрөл аваа. Сургуулиас зөвшөөрөл авсныхаа дараа дахиад immigration руу явж зөвшөөрөл аваад тэгээ ингээд ойролцоогоор 2-7 хоног хондог гинэ. Тэгээд ийм бичиг баримтгүйгээр би эхлээд ажиллаж агаад тэгээд дараа нь ингээд бичиг баримтаа бүрдүүлээд өгч болох уу гэдээ асуучлаа. Монголд байсан бол тастаа гэж орт бүх юм болчихгүй. Ингээд буцаад харъя дөө. Ингэж гоё хүчний ямар ч хэрэг гарсангүй. Гадаа удаач байсангүй. Тэс авч идчихсэн заяо. Кимчтэй гэсэн авч идсэн байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь гэрлогоо очоод аим хүүтэн заяо. Гэрлогоо очоод идгээд тэгсэн чинь нөөх нь нэлтаага бүр аим мух болсон заа. Тэгээд сая хажуугаар нэг хөтөө аваад иддэг ч юм билүү гэж бодсноо. За гэрт нөгөө үлдээсэн хоол байгаа штэ гэж одоо. Тэгээд ядж хахад захирал ах нь ажишига надруу ингээд сайн байна уу гэх хүрээд ирэх юм би бонцтой тэгвэл байвчлаа. Яагаад ингээд би ичих нүргэн байж чи ингээд зарим юм дээр ичих юм бол юун дээр ичээд юун дээр мэдчихгүй бол таа гэж би өөрийгөө хаяа бодох. Хийслээ энэ өмд бүр яа гэдэг.
тэр л надаас үнэхээр салахгүй юм байна. Би ингээд тэтгэлэгт бүртгүүлгээд уг нь бүх юмаа ингээд бэлтээд тавьчихсахгүй. Тэгээ тэрийг ингээд сэрүүлж чадахгүй ингээд би энтэй бүр цаг гаруй ноцолтлоо за. Тэгээ сэрүүлж чадахгүй ингээд явуулж чадахгүй байсараа л нөө бүртгэлийнхэн цаг нь дууссан. Oh my god. Яа тэгээ яж тэр ажлын тэр бичиг баримтнаас л бүр бүтэн стресс бүр ингээл намайг стресстүүлээл. Яж захт нь за ажил болохгүй юм чинь тэтгэлэгт нь бүртгүүлчихээ тийм гот тэтгэлгийн хүртэл ингээ болохгүй хаар чинь хин тэргүй ах юм бэ? Хин тэргүй ах юм. Галзуурах нэ би яг үнэхээр зүгээр ингээл төөрчлөө би одоо үнэхээр яхаач мэдэхгүй байна. Яаж ингэ цаашаа үргэлжлүүлж жил хагас амьдрахаа ч мэдэхгүй байна энэ сургуульд нэрээ. Яхтын нүдэнд ингээд сургуулаас чөлөө авах ингээд сургуулаа орхих тийм мэйлүүд ингээд яасан чи хэрдэм болооч үгүй. Бэн төмс тохсон. Тэгээ chicken breast таны цээж мах шарж байна. Ер нь шараад усцсан. Одоо дудаага тавлал нэр бүгдийн тавлаалдаг болоо. Юу хэмрүү. Өнөөдөр ингээд өмсөж өвчиж чадсахгүй юу? Дагуураа цэнхрүүний жийс өмссөн байна. Тэгээ төрөл өмсөд ингээд өвчиж чадсан чинь дээгүүр бүр арай л дэндүү затгаар хэвдэг байхгүй юу? Яг ажлын анхны өдөр үжиж ингээд затгаа өмсөх юм бол жоохон юу штэ сонир штэ. Тэгээд ч угаасаа би гадуур ингэж өмсч бол чадахгүй юм шиг байна. Тэгээд дотор нэг подолк өмсөе гэж бодсон. Харангийн подолк өмсөл тэгээд төрөл өмсөл цөөх хуурал гарах гэж бодож байна. Тэгээд уг нь өглөөс ирээ шүдэ угаасан байсан. Гэтэ одоо дахиж шүдэ угаагаад нүрэ угаагаад скин кэра хийгээд нүрэ бодоод тэгээд гоёлоод гарыг. Хар хэрэг гоод идэж байна. Ний хуцлалт гэмэрхүүл. Цэнэглэгч нэг чихв цэнэггүй байгаа болохоор уцнаасаа ингэж холбоо цэнэглээд явна. God шатаж өгөлт. Ясан чинь миний тайз центрийг бэлтгэсэн заяа. Бэлтгэсэн буцаа өмсөе. Болохоор жоохон дэлээ очт юм уу? Happy 30 минут гэж өгсөн. Тэрний юу вэ гэхлээр амралтын 30 минут гэсэн. Тэгээ энэ амралтын 30 минутаар яг юу хийх юм мэдэхгүй л. Ой, зурдаа хадгай газар бай. Та ингэ зураг тавьчихсан шүү. Дуусаа, гэрлугаа. Ура. Тэр нүуний үсээ хойдолтой боогод нэг юм хийсэн шүү дээ. Тэгсэн чинь миний ус гоё бурж идсэн. Хөрхөн болцсон байна. Тэгээ одоо 5 цаг хагас ажиллалаа заяа. Арайчтай нэрээ 5 цаг хагас ажиллаад. Энэ одоо мөнгө болохгүй шүү дээ. Юу болдгийг? Ингээ гоймогоор өслөө. Тэгээд Jesus нэг синанон тэгээд нэг бүргэртэй авсан. Бүргэрээ босуулсан. Сүүлийн үед бүргэрт амар орчод байгаа. Ягаад ч юм бэ? Өдөр болгон идмээр байгаа бүргэрийг бол. Стресстэй байна. Тэгээд сурагч болгонд хувийн тийм намайг дааж авсан профессор гэж байдаг байхгүй юу? Тэгээд тэр профессороосоо би өмнө жил тэтгэлэг авах гээд намайг ингээд санал болгоод өгөөч ээ гэд мэйлсэн чинь англид байгаа ингээд судалгаа хийж байгаа болохоор явуулах боломжгүй байна. Өөр багшаас аваад явуулчих гээд тэгсэн байхгүй юу? Тэгээ би өөр профессороос авч бөө юм болчих явуулсан заяа. Би бүр ингээд амар хөөлхөн байлаа бөө юм болчих явуулсан чинь энэ жил би дахиад тэтгэлэг авах гээд профессор руугаа мэйл явуулсан заяа. Би өчигдөр мэйл явуулсан чинь манай профессор одоо л хариу өгөөгүй. Энийг хүлээж авах хугацаанд маргааш. Яа би зүгээр яг яах вэ? Зүгээр л амар стресстэй байна.
ажлынхаа бичиг баримтыг курс үлдсэн өгч чинь. Нэг асуудал гарсан. Одоо ингээд гэрээ хийштэй ажиллах газар тагаа гэрээ хийсний хараас би гарын үсгээ зүрээд юм хүмүүс бөглөөд тэгээд намайг ажилд авч байгаа газар маань хүртэл гарын үсгээ зураад тэгстэй байхгүй юу? Тэгсэн чинь гарын үсгийн зурагдаагүй. Тэгээд би өөрөө л нэг гарын үсэг дураагаад зурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээд гараад хэрэгтэй бичиг баримтуудаараа принтлээд тэгээ бас дээр сургуулиас хэдэн бичиг баримт авсан. Тэднийгээ бас принтлж гаргаад сургууль руу орж бичиг баримтаа өгөх шийдсэн. Яа гэх юм бол онлайнаар өгөх юм бол илүү их цаг хугацаа шаардна. Тэгээ бод дээр аваад газ гарын үсгээд зурулчих юм бол илүү хурдан. Өглөөс ирчээ юм хийж идээд ингээд амар залхуу хойл болсон байна. Тэгээд би ер нь л мэдээд байгаа байхгүй юу? Бичиг баримтнуудаа аваад нэг юм бичиг баримтны хатсан идэг. Энд хийгээд аваад гарыг их би нарил. Тэгээд дотор нь байгаа юмнуудыг ер нь авч хаяад хэрэгтэй юмнуудыг нь авч идэх хэрэггүйнүүдийг авч хаяад ер нь лаптоп авч гарах юм байна гэнт. Мэйл хүрээд ирэх юм бол би газ бүгдийг зохицуулах хэрэгтэй л. Зүгээр л яагаад ийм их стрессийг надад өгöd байгаа юм бэ? Гүйжин болчих. Миний буруу юм уу? Эсвэл өөрийн буруу юм уу? Та яа халуун маа даа. Борлчих юм байна л та. Нүрэж байгаа. Төрөөч яасан бол намайг бичиг баримтаа аваад ирсэн чинь хаалганалтай гэл нэмлэстэй. Би одоо яах ёстой вэ? Яагаад юм бэ? Одоо нэг юм бодсон байна. Бас хараг үзэгээс нэг юм мэдээ тийм байна. Хуулийн кампус дээр яма принтлж явахдаа шилээ мартсан байна принтний газар. Уг нь энэ дээгүүр яваад гэрлөө орч болдог байхгүй юу? Гэтэ ингэ доогуур дахиж яваад шилээ аваад гэрлөө орох юм шиг байна. Яа зүгээр л юу ч болж бүтэхгүй байна. Амар их стрессд чинь. Би ингэж бодсон байхгүй юу? Ингээд бурхан надаа ямар ч юм шанс өгөхгүй байна, ямар ч боломж өгөхгүй байна. Ингээд надаа амар муухай хандаад байна гэж би бодсон байхгүй юу? Тэгсэн чинь үгүй байсан. Бурхан надаа ингээд амар их боломж болцоо чи ингээч тэгээч гэх тийм боломжуудыг өгч хахад би бүгдийг энэ минийх биш хаа энэ минийх биш хаа гэж хаяад байсан байна. Гэдгийг би сая өнөөдөр сэрээд ойлгож байгаа байхгүй юу бахан юм бодож явах тундаа. Надад тийм их боломж болцоо байхад би яагаад ингээд гуниглаад гутраад стресстэй яваад байгаа юм бэ гэвэл миний түмэн буруу. Гэтэл амьдрал үргэлжлэлээр л байна. Амьдрасаар л байна. Тэгээ энэ удаагийн хамгааллыг ингээд усахгүй бүр ингээд амар их болчлоо. Би зүгээр хэд хоног ингээд залчаалаа. Тэгээд энэ удаагийн бичлэг маань ингээд усч байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.